Би тийм bad guy-ийн новшин дүр тогломоор байна. Тийм. Одоо би царинаас харахад ер нь бол тийм дүр тоглоход тохиромжтой. За, юу яцгаанда тайжин байна. За, тэг өнөөдөр би энд explain content-д өргөдөж ирсэн байна. Тэр сар гэж нэрлсэн шалтгаан нь болохоор өөр тэнэгт тийм дуу байгаагүй. Хоёрт би сар гэдэг зүйлийг эмэгтэй хүнээр ер нь зөвлөлж хэлсэн. Тэгээд утган дээрээ ч гэсэн тэр сарыг дуулж байгаа ч гэсэн би ер нь тэр эмэгтэй хүнд хандаж дуулж байгаа л гэсэн. Нөгөө сар дэлхийн хоёр хоорондоо нэг хүрлцэх боломжгүй гэдэг шиг л одоо би тэр фоллого эмэгтэй хүнд зориулж тэр дууг хийсэн юм да. Тэгээд дууны ер нь гол утга учир нь болохоор тийм хит эмо дууч биш, хитрхи хайрлаад байгаа дууч биш. Ер нь ингээд хамт байсан хүмүүс жоо холдож байгаа, хөндөрж байгаа талаар дуучтай. Тэгээд үгэн дээрээ ч гэсэн ер нь надгүй байсан ч хүчтэй байгаарэ. Намайг санал битээвэлээрэ гэдэг утгатай. Би анх чинь өөрөө 2024 оны 2 сард юугаар хийжсэн юм аа. Битүүний өдрөөр хийжсэн. Тэгээ яг хийчээд аюулгүй сэтгэл болж байж тийг аяа сонссон. Тэгээд бүр яг орж ирээл тэгэл гайдаа гаргаад суусан яг нэг дуутай амар адилхан санагтал юу илээ гэж хайгаал тэр саргийн хайсан яг сэрчин магшин дугаараа тэртээ. Тэгэл ёо шээ тэгэл за яах вэ угаасаа энэ олон жилийн нэг дуу юм чи гээл амар бусдын нэг холборлсон юм байгаа эсвэл тэр үгэн л адилхан болсноос биш бол тэгэхээр ноёны өмчөд хамаарахгүй байх гэж бодоод тэгээд ер нь хэлсэн юм аа. Тэгээд 2 сарын 14-нд анх цацчихлаа. Тэгээд тэр үедээ энэ дууг огт хандлттай явж гэж бодоагүй. Тэгээд тэр үедээ таалагдал манаас нэр хүртэл сонсчоод за онцын дуу биш байна да наач явахгүй мохгүй гэл. Тэгэхээр би зөрүүлсээр агаал би яг мэдэрч байна гэж тавьсан чинь тэгэл магаашаас нэхлээл явцсан шүү. Тэгэл үзэлтэнд гинтэнд яваа. Тэгээд хүмүүст хүрсэн юм шиг байлээ. Хайрт мен тэр сарыг хартаа нүдгэл бам цатрах хөнгөтэй уртас уртаар үстэй хамгийн хөөрхөн зүстэй яг л чамтай төстэй. За энэ үг нь болохоор хүмүүс хэлэхдээ яагаад сар үстэй байд юм бэ гэж надад хэлсэн л дээ. Тэгэхээр би анх хэлсэн шиг сар бол эмэгтэй хүн, тийм учраас ер нь чамтай адилхан гэд дүрсэлж хэлсэн байд юм аа. Тэр сарыг хардаа чамтай адилхан байж тийм хөөрхөн байна гэдэг утгатай. Мохай отрудэ марта Хүчтэй байна мэг байхгүй таранхойгоо сайхгүй хааш харсан ч би байхгүй чим намайг уучлаарай гэдэг утга нь болохоор хоёулаа холдож гин. Тэгээд хүчтэй баараа намайг байхгүйд харанхуйд дахиж битээ ягаарай. Тэгээд хашгирсан ч орилсан ч бас би байхгүй нэ. Одоо тэгээд independent woman болоо л гэсэн утгатай. Би одоо хүртэл демого утсан дээр бичдэг. Яагаад гэвэл гадуур явж идэг гинт онгод орлоо. Шууд утсаа гаргаж ирлээ. Аяа бичээд тавихад надад л амар байдаг. Компьютер, лаптоп янз бүрийн хэрэглэхээс илүүтэй. Тэгээд тэр сарыг хардаг анх хийж байхад бас л 0-доо л хийжсэн дөө. Тэгээд яг толруу би амар сонин юм нэг толруу гарч байгаад өөрлөгөө гарч байгаад дуулдаг. Тэнгүүтээ тэр надад айгуу гоё байдаг. Тэгээд 0 ороод орилсан ч тэгээд нэг хинц тоод сонсохгүй болохоор тэгээд айгуу тийм тустай байдаг. Ер нь энийг хийж алдахгүй байх гэж боддоо шүү дээ. Би одоохон үнэхээр мэрэгчлээ олоогүй хаа. Гэхдээ яг би өөрөө хувцс дизайн тал руу ер нь явдаг. Тэгээд бас энийг бизнес болгох гэж үзэж байгаа болохоор яг одоохондоо ерхий мэрэгчлээ сонгосон. Гэхдээ явахаас өмнө эндээ жоохон энэ насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд дуулах хэрэг хэмжээнд хүрэх тэр хүртлээр дуулаад тэгээд юмаа хийж үзээд дэлгүүр мэлгүүр юмнуудаа нээж үзчихэд дараа нь яг за надад дутагдaltaй зүйл ингээд сурахаар явах талаар мэрэгчлээ яг зөв сонгож явах та. Би болохоор Setcream гэдэг хувцсны брэндтэй тэгээд энийг хийгээд нэг 2-3 жил болж байна дөө. Тэгээд ээжтэйгээ хамт хийдэ. Одоо болохоор ер нь нэмэлт ойдолчин авч ер нь дэлгүүр гэдэг талаас ажиллаж эхэлж байгаа. Тэгээд анх уу сонирхлоороо л хийж эхэлж ирсэн. Монголд Bape гэж хөдий орж ирээгүй үнэтэй байх үед нь бүтэн цахилгаантай хөдий байгааг болохоор 2021 үлээ 22 оны 1 сард байг. Өөрөө өмсмөр байсан болохоор бүтэн цахилгаантай хөдий хийж эхэлжсэн. Харин одоо амар төгөөмөл болсон байдаг юм байл. Би зурх дуртай.
Тэгээ багасаа л зурдаг байсан. Одоо ч зурсараа. Тэгээ яг зурхын гоё юм гэвэл би ингээд өсвөр насндаа хагалгаанд орж исэн. Тэр үед хагалгаанд орсон шалтгаан нь ер нь даарсан. Тэгээд хитрхи их түргэн уурнаас болоод айгу ууртай стресснес болоод ингээд зүрхэнд ачаал үсээд ер нь бол бас биеинд бас хэцүү зүйлс болсон болохоор хаалгаанд орж исэн. Тэгээд тэр үед зураг намайг аварж исэн гэж хэлж болно. Яагаад вэ гэхээр би ингээд зурхаар айгу тайван болцдог. Тэгээд ингээд орчин тойрноо мартаад бүхэн зурагтаа бүх анхаарлаа төвлөрүүлээд энэ зүйлийг дуусгаа. Тэгээд тэр үед энэ зүйлийг дуусгаад энэ зургийг зурж дуусан дараа ингээд өөр их айгу тайван болцдог. Тэгээд тэр бас намайг тэр олон зүйлсээс аварч түргэн уурнаас минь салгасан. Тэгээд ер нь айгу одоогийн байгаа 50 хүнийг бүтээсэн л гэж боддоо шүү дээ. Нөгөө нэг юуд би тагталсан тэр өдөр их бороотой байсан тэгэхээр дутасны хадуугаарыг надад өгсөн гэд энэ дуу санагддаг шүү дээ. Ориг дуугийн сонсоод би бүр гайхсан. Йоо ийм дуу байд юм уу гэл. Тэгээд энэ дуу ориг дуунаас илүү хандлттай явсан. Тэгээд энэ дуу гоё дуу. Нэрийг мартчих. Би тийм bad guy-ийн новшин дүр тогломоор байна. Тийм. Одоо миний царинаас харахад ер нь бол тийм дүр тоглоход тохиромжтой. Миний зан характер ч гэсэн тэгээд яг нэг кинонда бас яг энэ насныхаа гоё энэ царийг гаргаад тэр хүсчээ дүрээ бүтээгийг ер нь бол хүсдэг. Гэхдээ яг боломжтой таарад нэг өдөр болох байх гэж найддаг шүү дээ. За би шинэ уран бүтээлээ Монголын цаг ууртай холбож шийдгээ. Тэгээ хүмүүс хавар юм орно, 100 гарч орно, тэм доо хэрэгтэй. Тэгээд өвөл тэгэл даарч хөрсөн. Тэм болохоор ер нь удирлаа тааруулж тэр үеийнхаа мэдрэмжийг ашиглаж дуу хийх шийдэг. Тэгвэл яг ч санаасаа хөгжмөн олж тэм дөө